За одоо гадаадд амьдарч байгаа иргэд ингээд ийм Монголиа ашиглах боломжтой одоо тийм боломж байгаа гэж таваас ярьсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Улсын хурлын инновац захин бодлогын байнгын орноос бид нар ажлын хэсэг гаргасан. Үндсэн зорилго нь нэгдүгээр ийм Монгол үйлчлэгээ, төрийн захин үйлчлэгээ гадаадд байгаа монголчууд илүү хүртээмжлэг болгомоор байна. Нөгөө гар утсаар дамжиж мессежээр баталгаажуулж ийм Монгол систем рүү нэвтэрдэг учраас гар утасгүй хүмүүс одоо Моби, Sky юу гэдэг Unitel гар утасгүй хүмүүс орж чадахгүй байдаг. Нэг оператор л байна. Lime гэдэг. Хоёрдугаарт нь цахим технологи ашиглаад зайнаас сонгуульд оролцдог болох ийм зүйл. Тэгэхээр сонгуул гэдэг бол хүний улс төрийн хамгийн суур хэрэгжтэй сонгуульд оролцох. Ялангуяа монголчууд дэлхийн нийтээр тарж амьдарч байгаа. Цаашдаа энэ тоо нэмэгдэн. Тийм болохоор энийг чухал. Тэгээд одоо 220 орчим мянган монгол иргэд гадаадд байна. Энэ тоо бол цаашдаа 400 500 мянгатай хүн ам нэмэгдэхээр сая болох байх. Нөгөө талдаа 3 дахь үеийн монголчууд ингээд ер нь эх орноосоо холдож байна хүүхдүүд. Тэгэхээр ойрхон байхын тулд эдийн засгийн харилцаанаас гадна соёл ах トゥ хамаатан садны харилцаанаас гадна улс төрийн оролцоо чухал. Монгол орноо хамтарч одоо төрөө байгуулахад оролцох хэрэгтэй. Тэгэх юм бол сэтгэл зүрхэн ч гэсэн ойр болно. Ийм болохоор сонгуулийг зайнаас өгдөг арга технологиуд бол байна. Дэлхийн 17 улс өнөөдөр цахимаар сонгуул авч байна. 50 улс баталгааж шуудангаар авч байна. Тэгээ баталгааж шуудангаар авдаг бол аль дээр үеийг нэвтэрсэн, батлагдсан технологи. Цахим бас техникийн хувьд бол асуудал алга. Эрсдэл, мэдээллийн аюулгүй байдал, тэгээ улс төрийн одоо манипуляц нөлөөлөл энэ зүйлс нь ямар байж болох вэ? Яаж шийдэж болох вэ гэдгийг манай ажлын хэсэг судалж байгаа гэсэн үг. Ийм Монголын хувьд бол гар утсаар одоо ингээд нэвтрээд ийм Монгол үйлчлэгийг авахаар нөгөө гадаад байгаа ч Монгол ирж чадахгүй чинь зайнаас дугаар авах, өөрийгөө баталгаажуулах, дараа нь мессежээр ингээд ийм Монгол руу нэвтрэх ийм л асуудал байгаа. Тэгэхээр энэ бол операторуудын хийж гүйцэтгэж болох ажил. Lime оператор бол одоо амжилттай хийгээд явж байгаа. Бусад операторууд энэ үйлчлэгээ хүрэхгүй байгаа тэр хүн амд буюу алслагдсан гадаад байгаа монголчууд хүргээ гэдэг шаардлагыг байнгын орон зүгээс тавьж байна. Энэ ажил хэрэг болох юм бол цаг хугацааны хувьд хэзээ 2027 онд ерөнхий хэлшин сонгуул болно. 2028 онд улсын их хурлын сонгуул болно. Тэгээ сонгуул гэдэг бол зөвхөн цахим технологийн асуудал биш. Яг цахимаар авах уу, эсвэл шуудангаар авах уу, хол байгаа хүмүүс яаж авах вэ? Тэгээ орцуулах асуудал. Тэгээ сонгуулийн тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт орж таарна. Инновац захин бодлогын байнгын ороо бол арга замыг одоо эхлүүлж байна. Төрийн бодлогын байнгын ороогоор энэ асуудал ингээд үргэлжлээд яригдах ёстой. Тэгээ улсын ихээр орно. Тэгэхээр яг тэдэд гэж хэлэх бол боломж алга. Болдог бол 27 оны ерөнхий хэлшин сонгуул, 28 оны улсын их хурлын сонгуул бид нар алслагдмал байгаа иргэдэд сонгуульд орох боломжийг хангах. Ер нь бол үүрэгтэй. Энэ бол үндсэн хууль заасан